За ингээд Италийн Ром хот руу би явах гээд галтэргийн цуугч чинь тэгээд айгүй халуун байсан санагдаж байна. Одоо ерөөсөө нэг сайн санахгүй байгаа ч гэсэн. За ямар ч байсан ийм гоё тал газар ихтэй. Ер нь Итали айгүй гоё орн байлээ. Юмтай, уултай, устай, урагшаага далаатай гээд их гоё хоол унд сайтай. Та нарт Итали удаан аялахыг зөвлөж байна. Ямар ч байсан хот толгон нь одоо нэг өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой юм лээ. Тэгээд италичууд ч бас их аймаг югаараа хуваагддаг хүмүүс байна лээ. Одоо Ромынхан гээд нэг тусдаа, Наполи гэдэг нь тусдаа, тэгснээ ингээд Сисили ингээд бүх улсууд нь тусдаа байд юм лээ. За Италийн алдарт Ром хотод бууцсан явж байна. Би тэгээд хостелаа хайгаад явж байна. Тэгээд ийм их ачаатай байж бас шивга банан энтерч ирсэн. Өстө нэг. Энэ цэгээс өдөр ирэх тусам амар хүнд болоод байна. За ямар ч хэлсэн бууцсан. Амжилттай явж байна. За энэ ингэсэн юм аа. Энд 3 өрөөтэй ийм байшин байгаа хгүй 3 4 өрөөтэй жилөө. Тэгээ өрөө болгоноор нь түрээслүүлдэг. Галтгой нойл нь дундаа байсан. Тэгээ энэ болохоор юу вэ? Нилийн хотын одоо төвөөсөө жуулчдын байдаг газраасаа зайтай би метро автобусын цуугаад цаг гарan гээ явж ирдэг. Тэгэд энэ газрыг сонгосон нэг зүйл нь хямдхан байсан. Тэгтээ энэ жоохон эвгүй дүүрэг байсан. За хостелта бууцсан. Тэгээд сая хүнсний дэлгүүр ороод Парагийн хотод явж байна. Энэ болохоор Ромын захын одоо дүүрэг гэсэн үг. Бас л чанга хүмүүстэй чанга газар юм шиг байна. Ер нь бол нэлээд жоохон хогтой. Тэгээд анхаа байрын намайг яма болгоомжтой гараа гэж. Сайн байцгаана уу? Аяллахаа дандаа нэг бүтэхгүй ямиг хуваалцдаг хүн би юм шиг байна. Яасан бэ гэхээр өчигдөр амьдралтаа анхудаа bed bugs гэдэг юмтай таарч үзээд миний унтчихсан орон дээр нэг жижигхэн хорхоо явж байхгүй юу. Тэгээд би авах чагаад санаандгүй дараад алчихсан. Тэгсэн чинь цустай байсан. Тэгээд юу юм болоо гэд интернетээс хайсан чинь bed bugs гэдэг юм байдгийн байна. Тэгээд тэр нь бисаа бол муу юм болоо биш юм болоо мэдгүй. Ямар ч байсан бисаанаас арай том л ах шиг байсан. Тэгээд түүний цус сордгийн байна. Тэгээ ямар ч байсан нэгийг ингээ олцоод бэжсэн чинь би өнөөдөр ингээд өөр хостелд ирсэн байгаа байхгүй юу. Тэгээд өчигдрөөсөө нөгөө нэг амар айгаад бүх хувцснуудаа, унтлагын хувцаа, өчигдөр өмсөжсэн хувцснуудаа бүгдийг өнөөдөр угаалханд өгөөд тэгээд угаалханд өгөхөөс өмнө өчигдөр гадуур өмсөжсэн өмдөө ингээд үтсэн чинь нэг хорхоо алдсан байсан байхгүй юу. Тэгээд тэр хорхоог өгцөн юм болов гэж бодоод ингээд авах гэсэн чинь нөгөөтг чинь гүүгээд эхэлтээ. Яа тэр бас би одоо bed bugs-ийн зураг байднаар хараад бичлэг эднэр үтсэн чинь тэр бас мөн байх шиг байх юм. Тэг ингээд би хоёрыг олж байгаа байхгүй юу. Йоо намайг ингээд дагаад бити хувц ундранд наалтцсан байгаасаа гэж бүр амар их хүсэж байна. Тэгээс энэ хонжоогоо газартаа бас ингээд чирээд ирсэн байх үедээ гэдэг амар айгаад байна. Энэ bed bugs чинь Европт болон Америкт амар илбэг байдаг гинэ. Тэгээ жуулчид ингээл цүнхчин дааманда нэг газраас нөгөө газар руу ингээд чирээд явж байдаг. Тэгээ энийг яаж одоо өөрөөсөө зайлуулахыг мэдэх хүн байвал комментэд бичээрэй. Би одоо 2 ширхэг байсан гэдэгт үнэхээр итгэж जैन. Тэгээ одоо дахиад гарч ирвэл одоо яана гэд бүр амар айгаад орсон газрынхаа орнуудыг ингээд шалгах чинь өмнө миний буусан хостелууд дандаа гоё цэвэрхэн байсан байхгүй юу. Тэгээ өчигдрийнх болохоор уул гоё хостел байсан. Тэгээд ариун цэврийн хувьд жоохон тийм байсан юм баг та. Эсвэл тэрний өмнөх газар жоохон creepy байсан байхгүй юу. Тэгээд тэндээс бас авсан байж магадгүй. I don't know. Тайлхны юм бол бүүм. Тэнд миний bed bugs авчирсан цүнх байна. Би бодож жижигхэн хар юм болгоныг яана энэ нөгөө нэг цус сордог хорхоо байх үедээ гээд амар хараад байгаа. Миний ус сургаад бүр амар уртгалаад байна. Би ингээд энэ чигт нь ургуулчмаар байна. Гоё урт устэй болмоор байгаа. Тэгээд
Өнөөдөр иш тунтаж амраад 3 өдөр Ромыг зүгээр улаан явъя гэж бодож байна. За би тэгээд нөгөө Ватикан орж үзэх гээд тэгээ Ватиканд энд ирсэн явж ах шиг байна. Би одоо өөрөө бичлэгээ хараад нэг санахгүй байна. Тэгээ Ватиканд явхад энэ тур компани дээр юу захиалга өгөөд Get Your Guide гээд тэгээ Ватиканы нэг өдрийн аялал гэдэг нэлийн хурдан үнэтэй юм. Бараг 100 хэдэн евроч илүү төлөөд тэгээд ясан чи энэ ихч хоцроод ирдгийн бараг 40 минут заяа манай багийнхан зөвхөн хоцорсон багтаа нэг 10 хэдэн хүн байсан. Тэгээ энэ ихч хоцорч ирээд тэгээд амар нөгөө одоо бид нар хүлээсэн жоохон тиймхэн ихч болохоор сандарсан. Тэгэл бас бодсон шүү дээ хүүхэд үтсэн. Өөрөө хүүхэд нь үтсэн гэдгсэн. Тэгээд эмнэлэг гэл бас л сандралтай явж байсан баг. Тэгээд бид нараас нөгөө айгуу гоё ингээ Ватикан үзгээд айгуу догтлцсон. Тэгээ ихч нөгөө цагандаа баригдаад ирээд шууд ихчийн одоо биднэрт тайлбарлаж хэлсэн юмнууд нь за бити төөрөөрөө намайг дагаад яваарэ гэдэг л хүүхнүүдийг хэлсэн байгаа аахгүй юу. Тэгээ миний бүр уур хүрээд ийм их мөнгө төлчөөд энэ их чингэлээ гэж бодогдоод тийм одоо нэг бичлэгээ хэд оруулсан юм бэ? За sorry байн гараад байвал. За тэгээ зарим хэсэгт энэ нөгөө нэг харуулын цэргүүд нь Швейцарууд гэсэн штэ айгүй үнэтэй. Тэгээд нөгөө нэг айгүй залуу насандаа ингэж нөгөө харуул болдог. Тэгээд эрт тэтгэвртэй гарт юм лээ. Тэгээд угаасаа сарын цалин нь хангалттай байдаг учраас тэгээ Ромын Ватикан ч өөрийн гэсэн одоо ван тулс гэх юм уу те засаг захиргаатай одоо Италийн юунд харьяалагддаг юм байлээ. За манай хөтөж ихч явж байна. За би за нөөцч хүсэмсээ ягаад хөрхөн дээрээ тавьсан явж ах шиг байна. За тэгээ ямар ч байсан Ромын Ватиканд ингээд ирсэндээ үзсэндээ бол үнэхээр баяртай байгаа. Заавал одоо Ром дэрсэн хүмүүсийн үзэх газар. Тэг яг ийм нөгөө аялалд хамрагдгийн давуу тал нь би гоё тайлбар авах болов гэсэн чинь манай ихч зүгээр сандарч ирээл хөлсөө гоожуулаад намайг алтваа гэсээр байгаа л юу ч баг тайлбарлаж өгөөгүй. Тэгээд баг өөрснөө яваад аудио гайд аваад тэгээд тааваараа ингээд одоо нөгөө нэг Роми одоо тэр сүм дотор Майкл Анжелогийн зурсан тийм алтартай одоо нөгөө нэг Есүсийн тухай тийм зураг байгаа штэ тийм энэ хоол идчихэж байгаа юм л та. За тэгээд тэрийг заавал үзэж ингэж удаан суух хэрэгтэй. Тэгээд тэхийн тулд аудио гайд аваад өөрснөө зүгээр очрлж орох илүү пледэнээс урчилж авах байхаа. Тэгсэн дээр юм байлээ шүү. Ямар ч гэсэн нөгөө висатай байж магадгүй хувцснуудаа угаалгасан. Тэгээд өөрөө угаая гэхээр энэ угаалах юм шиг байхгүй. Хоёрдугаарт угаалгын газар нь заавал хүн нь угааж өгдөг гэдэг. Тэгээд өчигдөр үлдээсэн өнөөдөр очиж авлаа. Хатаахтаа эднэр халан уураар хатаасан бах уу. Угаасаа айгу жижигхэн газар энэ хатаагч нь хийхээс өөр аргагүй юм байна. Тэгээд би өнөөдөр том дэлгүүр орч чадсангүй нөгөө спрейг авч чадсангүй. Гэхдээ яг одоо ингээд дахиж жоохон амарч байгаа гараад явбал энд бүр амар халуун. Өнөөдөр 37 градус. Тэгээд ядчихад өглөө би яарад нүдний шилээ зонтог энтрээ мартцсан. Тэгээд халуун наран тухайн алдаж унах гад явж байна. За Ромд шүний автобусанд сууж хотцгээд төв бодол дээр нэртэй явж байна. Энэ манай бас мөнөө биш үү хараад. Oh my god. За энэ шүний автобус зүгээр би 2 газар үзсэн хамгийн гоё байсан байхгүй. Тэгээ нэг нь Нью-Йоркийн шүнийг энэ Big Bus төрд заавал үзээрэй. За 90 минут. За тэгээ хоёр дахь нь Ром. Үнэхээр үзэсгэлэнтэйсэн. Худлаа ярьсан 3 дахь нь Франц, Парис эсэ шүү. Парисын тэр шүнийн юу бас л гоё. Яг нөгөө гигээ тасархаас өмнө үзээ дараа нь шүн үзэхээр айгу гоё юм л. За энэ Ромын хэсэг дээр жоохон аяд дэвсгүү хэдүүлээ. За тэгээ.
колоссеум дотор орсон явж байна. Энэ одоо стадион гэсэн үг тийм алдарт гладиаторууд хоорондоо байлддаг, тэрийг нь харж баясдаг байсан. Тэгээд ер нь бол системийнхаа хувьд ч гэсэн айгүй нарийн боловсруулсан тийм газар байлээ. Тэгээд пилетийн хувьд болохоор доошоо дээгүүр дундуур нь орж үзэх гээд олон төрлүүд байсан баха. Тэгээд хамгийн гол нь сайтн дээрээ болохоор official сайтн дээрээ 18 евро гэж байгаа байхгүй том хүн ороход. Тэгээд дээд хэсгээр нь доод хэсгээр нь явахаар үнэн жоохон нэмэгдэжсэн баха. Би тэгсэн чинь Get Your Guide-аас хайсан чинь одоо хувийн тийм сайтууд байгаад тэгээд тэднэр нь жоохон үнэтэй худлаа зар тийм билээ. Тэг хүүхэд ер нь Европт бол альч газар үнэгүй ордог гэсэн. Гэхдээ би 12-оос доош настай 16-аас доош настай гэдгийг сайн санахгүй байна. Тэгэхээр хүүхдтэйгээ явж байгаа хүмүүс пилет авахтаа үзэр үйлчлэгээ нүнгүй байдаг шүү. Тэгэхээр та бүхэн эхлээ шалгаарай. Заавал одоо Ром ер нь бол нөгөө нэг Итали ерөнхийдөө жоохон луурчин гэх юм уу тийм хүмүүс ихтэй. Тийм учраас заавал одоо official гэсэн сайтнаас нь пилет захиалга хийхийг та бүхэндээ сануулж байна. За тэгээд энэ бол миний амьдралтаа үзсэн бас нэгэн хүний одоо гараар бүтээгдсэн гайхамшгуудын нэг байсан. Би байгаль гэхээсээ илүү хүний гараар бүтээгдсэн гайхамшгуудад дуртай хүн юм байлээ. Гэхдээ тэр нь тэгээд явандаа өөр болж магадгүй. Ямар ч гэсэн одоогийн байдлаар би миний одоо сэтгэл хамгийн одоо гоё үлдсэн улсууд гэвэл Итали одоо энэ Итали, Грек хоёр байсан. Ром хотын нөгөө 2000 жилийн өмнөх Ромын эзэнт гүрний үлдэгдлийн суурь болсон археологийн олдорууд юу гэж нэрлэх юм бэ? Хуучин ийм суурь үзээд явж гин. Тэгээд түрүүхэн тэр нөгөө алдартай стадионд нь ороод тэгээд миний нэг анзаарсан зүйл гэх юм бол ерөөсө пилетээ эртхэн захиалах хэрэгтэй юм байна. Яг үүднээс нь аавна гэх юм бол амар их очор дараалалтай. Тэгээд зарим үедээ шууд цаг дууссан энэ төр гээд байдаг юм байна. Тэгээд иймэрхүү газруудад guided tour буюу цаанаас нь зохион байгуулдаг тийм гайдтай турд орчих юм бол илүү их мэдээлэл авах юм байна. Би одоо ингээ ганцаараа явж байна. Тэгээд энд нөгөө нэг үнэгүй аппликейшн татаад сонсож болно. Гэхдээ би утасныхаа цэнгийг хайрлаад ерөөсөө сонсохгүй ингээ яваад байна. Тэгээд энэ бүр амар нартай өнөөдөр бараг 37 хүрч байгаа. Хэрвээ 100 ирэх юм бол 100-таг нарны шил заавал авчрах хэрэгтэй. Тэгээд цагуудаа ер нь Итали бол амар их хүнтэй учраас гой зүйлсүүдийг эхлээд шууд цаг аваад хэдэн сарын өмнө явал үндсэн үнээрээ олдно. Тэгээд цаг нь ойртох тусан үнэтэй болчтой. Тэгээд зарим шагийн хүмүүс болохоор цагийг төрүүлж аваад тэгээд яг жуулчдад зардаг тийм одоо музей эднэр байдаг юм байлээ. Энд бол би гайдтай тур аваагүй ч гэсэн цагаа эртнээс авсан болохоор нэг орчилсангүй ороод ирлээ. За тэгээ нэг пилет авсан байхад стадионыг үзчихэд нөгөө талд нь бас нэг юм одоо эртний Роми одоо тэр хотуудын туур байгаа энэ араа бүр шал мал нь ингээд энэ хэвээр үлдсэн. Талаар явж байхдаа нэг зүйлийг ойлгосон нь хэрвээ таалагдсан газар байвал шууд тийшээ явах, эргэж ирнэ, дахиад ячнаа гэсэн юм байхгүй. Эргээд дахиад олдохгүй, тэгээ дээрэс нь хөвчлэн зүрүүд нь дандаа one way буюу нэг зүгт эргэж буцаж болгүй нэг тийм зохион байгуулалттай байна. Яг нөгөө таалагдсан юм за дараа ирж авнаа гэдээ яхаараа олохоо бичдэг шиг яг нэг үзэн гэсэн газар л байгаа шууд явахгүй бол дараа ерөөсөө эргэж авахгүй. Тэгээд цагч авахгүй тэгээд дуусчих юм. Ганцаараа явахын нэг сул тал нь зураг авч өгөх юм байхгүй. Тэгээд дээрээс нь жоохон мэдээлэл дутуу бол юмаа дутуу үзчихгээд байд юм байна. Гэхдээ зүгээрээ дандаа дараа дахиад ирнэ гэж боддгийн. Гэхдээ ер нь ганц удаа үзэж байгаа юм шиг үзвэл болно. Зүгээр дараа хийцээч ирэх юм гэлээ тий. Тэгэл агуу түүхтэй хүмүүс юм байна гэж бодсон штэ. Үнэхээр үзэсгэлэнтэй. Тэгээс эднэр юмаас нилээн юу одоо түүхийн юм маань бас хайнга их байлгадаг. Тэгээ яг зураг хөргөө бол сайн хамгаалдаг л та. Тэгтэл илүү их ингэж хайрлаж хамгаалаасаа гэж би бодсон.
Тэгээ Ромын эзэнт гүрэн одоо задран үндэсний дараа одоо хэдэн 100 жилийн дараа ч юм уу хүмүүс нөгөө нэг байшин барилга барих гад тэгэн гутаа эргээд одоо энэ стадионынхаа тоосгонууд их зөөгөөд тэгээд их нураасан юм бэлээ. Тийм учраас миний ингээд зүрх сэтгэл амар өвдсөн байхгүй юм гоё бүтээн байгуулалтыг ямар ч 100-д те бити нураагаасаа гэж бодсон. За одоо ингээ алтарт усан өргөлөөр дээр ирсэн байна. За энд болохоор жуулчид зоос шиддэг. Тэгээ нэг удаа зоос шидэх юм бол насны хайраа жинхэнэ хайраа болдог. 2 удаа зоос шидэх юм бол Ромд дахин ирдэг гэсэн нэг тийм домогтой байгаа. Тэгээ би 2 удаа зоос шидсэн байгаа. Тэгээ хизээ дахин ирэхэд мэдэхгүй. За энэ болохоор нэг жуулчд энэ толинд харж юу яадаг таазны зургийг өөрийнхөө зурагтаа авдаг тийм нэг юу байсан. Тэгээд амар их очртой байсан болохоор би очрын та нарт харуулж ах шиг байна. Тэгээд очрлож зогсоогүй би ухаантай хүн гэдгээ харуулахын тулд ингээ бичлэг селфи хийсэн байгаа. Тэгтээ очрлж байгаа зураг хамт авахулсан шиг санагдаад байна. Вау, энэ зургийг хараа, энэ таазан дээр ингэж зураг зурна гэдэг бол тий бас л хүзүү толгой гоёотхын л нэг юу л таа. За тэгээ энэ оройн нь болохоор мэдээж оройны автобусан цуусан юм бах та би. Энэ нэг автобусан цуугаад явж байгаа юм байна. Тэгээд энэ автобусаа ус гоожод исэн билүү? Тийм. За энэ өглөөн нь юм бах та. Өглөөн нь би ирж нэг юу стадионы хажууд ийм өглөөн цай уусан штэ. Тийм. Одоо санчлаа. Одоо энэ авд юу хийж байгаа юм бол? Би тэг нэг их мүдсэн гэдсэн чинь нэг газараа ер нь бол нилээ эргэлцсэн. Тэгээд нэг билет авсан чинь энэ хоёр талд харагдаж байгаа энэ хоёр давхар барилга чинь музей эс юм аа. Тэгээд ингээд дотор нь ороод үзсэн чинь ийм баримл одоо энэ чинь одоо баримл гэх үү, силбер гэх үү, юу гэх үү. Тэгээд яг ийм үе одоо нэг хэсэг энэ Европод одоо тренд болсон юм шиг байгаа. Одоо уран зураг тэгэл хүний ингээд одоо хөшөө энэ Цэзар хаан маныхаа одоо юу хөшөө мөшөөг мөнхлөөл тэгэл өстой нэрээ янз янзын юм хийгээл энэ айгуу гоё газар байсан шүү дээ. Энэ одоо нэг парламентийн байр байсан. Одоо бол юуных хэлээ музей зүзээ болсон юм. За Италийн нийслэл Ром хотод би 4 хонцсон байна. Тэгээд маргааш эндээс явна. Нийтдээ Италид би 16 хонцсон. Тэгээд Европын одоо миний авсан цөөхөн хэдэн улсаас Итали надад хамгийн их таалагдсан. Хүмүүс нь найрсаг, тусламжтай. Тэгээд нэг хайхтар одоо жуулчин гэж чамайг нэг амар монжоод ах юм байхгүй. Ингээл хариулт энтрээ яг таг өгдөг. Гэтэ мэдээж муухай хүмүүс байгаа л бах. Гэхдээ надад хамгийн гоё таалагдсан газар нь Итали байлаа. Тэгээд хүн болгоны зуны амралтаа ч юм уу, өвлийн амралтаа ч юм уу Италид өнгөрүүлээрэ гэж хүсье. Тэгээд Итали бол үнэхээр ирэхэд бол харамсахгүй. Ялангуяа Ром хот бол түүх дурсгалын ийм гоё байшингууд ихтэй. Тэгээд ер нь баг Парисаас илүү надад Ром гоё санагдлаа. Гэтэ Парис мэдээж дандаа л номер 1 байх болно. Гэтэ Ромыг бас та нар хүслийн жагсаалтандаа оруулаарай. Тэгээд энд бас ирээд ихээр миний видеоны доор комент хийрээ. Тэгээд Итали та бүхэнд таалагдсан байхаа гэж найдаж байна. Хүмүүс бүр солиотой их байна. Энэ гоё контентээ зураг авах болсон надад ерөөсөө chance авахгүй юм шиг байна. Ингээд бичлэг хийчих. Дээрээс нь нар яг дээрээс тусаад гэрэл нь өдөртөө гоё авахгүй. Тийм учраас ингэж хийгээд зураг авчих. Тэгээ би өнөөдөр юу яасан юм аа? Ромд нөгөө мэрэгжлийн зурагчин гэжтэй за камертай залуугаар зураг авахулах гад онлайнаар тохирсон. Get your guide-аас төлбөрийн төлөөд юу яцсан биш захиалга хийсэн. Тэгээд би тэр зурагчингаа хүлээж байгаа өдрөө тэгээ зурагчинтай хамт хэсэг гоё зургууд авахулсан. Тэгээд Ромд дахин би хизээч ирлээ билээ гэд зураг авахулсан байдгийм аа. За энэ болохоор Spanish Stairs гэдэг Mission Impossible дээр гардаг шүү дээ. Машинтайгаа энэ доогоор ингээд буугаад байдаг. Тэр хэсэг санагдчихээн. Тэгээд үнэхээр гоё юм билээ.
Тэгээ эн чинь бас нөгөө нэг түрүүний фонтейн усан ориглуулаас алхаад нэг 10 хэдэн минут ил 15 20 минут илүү байсан. Тэгэхээр Ромд ер нь бол би автобусанд суугаад суусан ч тэг гэрлүүгээ явахтаа суусан. Тэгээд бусад үед нь болохоор энэ аваар ингээл алхаал яваал гэсэн. Тэгээд айгүй халуун дээрээс нь бас л кино эндээс Ром хотоос гоё харагдаж байна. Ром хот ч юм бас айгүй их нөгөө цагаач тэгтэй юм билээ. Энэтхэг Бангладеш тэгээл нөгөө Африкийн орнуудын цагаач тентэр гээл те. Ер нь цагаач ихтэй. Тэгээд тэд нэр айгүй хөөрхөн юу ядгаа 2-3 еврогоор зураг амураг авч өгдөг. Бас хөөрхөн бизнестэй. Тэгээд би ч нөгөө хотын захад байсан болохоор амьдрал нэлээд үдсэн. Тийм. Тэгээд ер нь жуулчдын газраар явхаасаа илүү би ч нэг амьдрал үдсэн. За ингээд нөгөө инстаграмын маань хөөрхөн охтууд энд ингээд зургаан ахуулаад би одоо яах гэж байна. Би ч нөгөө нэг зоосоо шидэгч штэ. Ромд дахин ирнэ гэд. Тийм. За тэгээд яг тухайн үедээ юу бодсноо одоо л санахгүй байна. Гэхдээ тэгээд энэ нөгөө усан ориглуулт чинь айгүй олон сая евро, доллар цуглардаг. Тэгээд тэрийг буйны байгууллага танилцуулдаг гэж зургатар гарч ирж штэ. Ромд зам гарахтаа болгоомжтой гарахгүй бол organ donor буюу эд эрхтний одоо донор болно шүү гэж тоглоомыг хэлчихсэн. Тэгэхээр машинууд бол галзуу явдаг. Парк зогсож өгдөг юм билээ. Тэгээд тэр нөгөө алтарт кандидатуруудын байлцдаг, тулалцдаг гэсэн стадиум харагдаж байна. Орой олоод гоё гэрлэн асчиж би зураг авахлаа гэж бодоод явж гин. Тэгээд тэндээс метронд цугаад байрлаж байгаа хостелдээ очино. Тэгээд баяртай Рома болж байна. Ромд ирээд орой олоод жуулчдын хөл айгуу татарсан байна. Тэгээд тэнгэрийн гоё юм. Тэгсэн тэгээд бүр кино. Фогнустэй байх зовлон гатаахгүй унтахаар ингээд ийшээ тийшээ болчдөг. Тэгтээ энэ үсийг янзлна. Өглөөний мэнд Ром хотоос мэдчилж байна. Өнөөдөр би Ромоосоо Наполи гэдэг хот руу явж байгаа. Тэгээд цүнхээ одоо баглана. Амар их юмтай. Манай өврөө гоё агааз энэ нөгөө нэг дабл ортой. Тэгээд 2 хүний өрөө гэж явж байгаа байхгүй юу? Үнэ нь бол 2 хүнийх. Тэгээд нэг хүний үнэн ч гэсэн адилхан байсан. Тэгэхээр би том өрөөг авчихсан. Жохон амраа гэж бодоод. Тэгээд маш гоё тухтай амарсан. Гол зүйл нь хостел болохоор хотын төвөөс аюу хол би метрон цугаад автобусын цугаад гэртээ ирэхэд 50 минут болдог байхгүй юу? Тэгээд өглөө 50 минут, өдөр 50 минут. Тэгээд заримдаа нөгөө автобусны хоцрон, метрон хоцрон тэгэхээр бараг цаг гараа ингээд их талтай явдаг. 2 цагийг би явдал тундаа өнгөрөөгөөд. Гэхдээ яг өглөө гараад орой ирж байгаа. Орой айл болох эртхэн ирэхгүй бол энэ авь жоохон эвгүй юм байлээ. Гэхдээ автобусны буудал нь яг энэ өмнө нь байдаг. Тэгээд дахиад өөр талд нэг автобусны буудал, тэгээд метро байдаг 7 минут алхаад. Тэгээд би залхуураад энэ ойрхон автобусны буудалд нь буугаад дамжаад яваад байгаа байхгүй. 4 хонсон өрөөнийхөө рум турыг хий гэж бодож байна. За хөвчлэн гест хаус. Тэ зарим хостел ч гэсэн юм хувийн өрөөтэй байдаг байхгүй юу? Өрөөндөө ганцаараа. Тэгтээ гол нь 0% би писанаас айгаад энэ дээр тавьчихсан. Одоо тэгтээ писа байхгүй бах уу? Энэ кодтой чочтой нэлээ. Дондын нөлтөөгөө дондын ойл. Одоо энэ аяга чимээтэй болно. Бүх суугаад суултараа газ.
Италиуд жижиг аян амар өтгөн кофе уудаг юм лээ. Би нэг кофе уудаггүй. Гэхдээ яг хуу үнгүй юм үгүй гэж хэлж чаддаг. Бараг өнөөдөр шөнө унтахгүй амар хүчтэй юм байна. Хэд хоногийн өмнө би нэг алим авсан байхгүй юу? Гэхдээ амар том алим авчиж ядчих хутга нь айгүй эргүү. Зүнхээ баглахаас өмнө шүтээ гочод ирээ. Тэгээд бүх юмаа хийгээд баглая гэж бодоод байна. Ингээ уснаас аваа. Тэгээд тэгээд чимдам чирээгүй амар баярлж байна. Мөхөртөг явчихсан бол. Одоо олон сараар явахгүй бол чимдам нь зүгээр л дээ. Нэг газар олон газар явж байгаа учраас надаа бэкпэкинг болоо зүгээр байдیں۔ Тэгээд сандлаа буцааж тавиад. Окей. Бай манаха. Утгаа. Наполи би бичлэг хийхгүй байх. Тэгэхээр Санторинид очихороо бичлэг хий. Тэгээд бичлэгнүүдээ YouTube-д оруулах гэхээр алтаа заагаад байгаа. Ягаад гэвэл байнгын ингээ хөдөлж байгаа. Дээрээс нь интернетийн хурд гүцэхгүй байгаа юм шиг үлээ. Тэгээд ядж хаад би компьютер авчираг утаснаас шууд апплод хийх гээд байгаа учраас нэгсэн болохгүй байгаа. Тэгээд Зерматад хийсэн, Швейцарт хийсэн бичлэг маань хүртэл орохгүй. Тэгээд 7 хоног ингээ бичлэггүй яваад байгаа. Okay, see you guys.